Халелуя эзэн Иесус. Эзэн минь энэ цагийг танд өргөн залбирч байна. Бидэнд дахин нэгэн гайхалтай өдрийг өгч энэ өдрөөр дамжуулан таас алдар магтаалыг авч байгаагийн төлөө танд талархлаа. Эзэн минь өнөөдөр таны өргөөнд ирсэн хүн нэг бүрийн зүрх сэтгэл, оюун бодолд та илчлэгдэх болтугай. Эзэн минь өнөөдрийн үгийг танд даатхан залбирч байна. Үгээр дамжуулан та үнэхээр бидэнд босгон байгуулт, ятгалаг бас шийдвэрийг өгөх болтугай эзэн. Эзэн таны хүсэл биднэр дамжуулан биелэх болтугай эзэн. Өөрийн хүүхдүүдэд та дуудсан хүүхэд нэг бүрийн дотор таны илчлэлд ятгалаг дүүрэн байх болтугай. Есүсийн нэрээр энэ цагийг өргөн танд даатхан залбирч байна. Амен. Эзэн алдарш болтугай. Тэр бол эрх чөлөөний эзэн юм шүү. Та бүү баригдаараа, та бүү боолчлогдороо, та бүү муу нэгний буулганд ор яваараа. Яг бол бидний эзэн бидэнтэй хамт байгаа учраас тэр биднийг чөлөөлөх болно. Амен. Тэр таныг дуудсан гэдгийг та мэдж байгаа юу? Тэр танд хайртай гэдгийг та ойлгож байгаа юу? Амен. За тэгээ өнөөдөр хамтдаа эзний үг рүү орно. Өнөөдөр хамтдаа эзний сайн мэдээний номоос хуваалцах болно. Тэгээ Матай номын 16-гийн 13-аас 20 дугаар ишлэлийг бүгд хамтдаа харцгаая. Тэгээ би та бүхэнд эндээс дуудаж өгье. Цэзэр Филиппийн нутагт Есүс ирээд шав нараасаа хүмүүс хүний хүүг хэн гэж ярьж байна гэж асуухад тэд зарим нь баптист Иохан, зарим нь Илия, харин зарим Иремья эсвэл иш үзүүлэгчдийн нэг гэдэг. Гэхэд тэр харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэнд Симон Петр та бол Христ амьд бурхны хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь Ионогийн хүү Симоно чи өрөөлтэй. Учир нь үүнийг чамд магт цусна биш харин Тэнгэр дэх эцэг минь илчилсэн юм аа. Би мөн чамд хэлье. Чи Петр энэ хадан дээр би чуулгана босгох бөгөөд түүнийг үхсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно тэр нь тэнгэрт холбогдно. Газар дээр юуг тайлна тэнгэрт тайлагдах болно гэд тэр Христ гэдгийг нь хүнд ч бүх хэл хэмээн шав нартаа тушааваа гэж. Матай номын 16-гийн 13-аас 20 дугаар ишлэл. За энэ ишлэл өнөөдөр бидэнд өгөгдөжээ. Бараг уншаа та ойлгож байгаа бах. Цуглаан эхлээд бас гэрчлэл мөн Битиманы цаг магтаалаар дамжуулаад эзний үг бараг тунхаглагдчих шиг боллоо. Амен. Тэгэхээр эзний хүсэл бидний дээр байна гэсэн үг. Таны зүрх сэтгэл дотор эзний гайхамшигтай өдрөмж хамт байх болтугай. Би танд дахин хэлье. Та баяр хөөртэй байгаарай. Эзэн Тесалоник номдо хэлэхдээ та нар үргэлж баярлах тун гэж хэлсэн. Та нар үргэлж талархах тун гэж хэлсэн. Та нар үргэлж залбирах тун гэж хэлсэн. Энэ нь Бурхны хүсэл юм а гэсэн баг. Амен. Бид бүгдээс үл шалтгаалаад Бурхны хүсэл миний амьдралд юу тохиолдож байгаас үл шалтгаалаад энэ бүх зүйлийг хийж чаднаа гэдгийг эзэн мэдж байгаа гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн жоохон тийм завгүй нийгэмд амьдарч байгаа тийм үү? Дэлхийд даяар маш завгүй байна тий. Маш их яарсан, сандарсан одоо тий их л тийм их завгүй цаг хугацаанд бид нэр амьдарч байгаа юм шиг санагддаг. Монголд байхдаа энэ зүйлийг нэлээд мэдэрсэн л да. Юу гэхээр өглөө гараад маш их тийм одоо тий бидний цагт баригдаж одоо амьдарч байгаа шүү дээ ажиллаа хийхийн тулд тий. Тэгээ өглөө гараад ингээд ажил руугаа явж явах үед ингээд зам төгжирнэ. Ялангуяа Монголд зам төгжирнэ. Зам төгжирсний төлөө стресстэй. Тэг чи надаас шалтгааллахгүй байгаа шүү дээ тий цаанаас болж байгаа тий. За тэгээд ингээд явж явах үед бидний урдуур ч юм ингээд машин тэрэг ч юм орно. Тэр үед стресстэй. Гэрлэн дохио удаан ассны төлөө бас стресстэй. Явган хүн гарч явах үед одоо тий элдв зүйлийг одоо ингэж дуудаж стресстэй. Нэг өсөндөө энэ бүх зүйл юунаас болоод байна гэдээ харахаар тийм завгүй амьдралаас болоод байгаа юм шиг санагдсан надад. Ямар ч хэсэн би маш эрт тий ажил дээр очих хэвээр.
Ямар ч гэсэн би очиж тэр зүйлийг хийх ёстой ч гэдэг юм нэг ийм хүсэл тэмүүлэл зориг дотор хүмүүс бид нэр хөтлөгдөж амьдрдаг юм шиг. Тэгвэл би яг энэ зүйлийг нэг өдөр гэртээ ирсэн чинь эхнэр маань гэртээ нэг ингээ сайхан хөнхөн засвар хиймээр байна гэж тэгж. Тэгээ миний хувьд юу гэдэг вэ гэхээр за яах вэ тэгээ болох байлгүй дээ нэг амжилт толоодох л доо гэдэг нэг ийм буулга дотор баригдаад маш их юм завгүй гэр бүлдээ цаг гаргахгүй тэр байтга эцэг ихтэйгэж уулзах зав гаргахгүй яг л тэр ажлын төлөө тэг яг тэр амжилтын төлөө эсвэл юу гэдгийг тэр олох гэж байгаа зүйлийн төлөө ингэж их тийм завгүй амьдарч байгаа өдөр хоногуудыг олж харсан л. Тэгээ би энэ Монголд бас зөвхөн юм байд юм болов уу гэж утсан чинь Солонгост бас тийм байна. Юу гэдэг тэгэхээр тав хүн бас ингээд өглөө усаад хичээл сургууль ажил төрөл гээл бүх зүйлд ингээд явж байгаа тий. Тэгээ ингээд Солонгос чи ингээд Монголыг бодвол нөгөө нэг хүн ам ихтэй учраас юм хүн сүрэг явж. Тэгээ тэр ингээд метро руу ч юм уу автобус руу ч за ихэвчлэн метрон дотор ийм зүйл тохиолдож байна л. Метро руу ингээд яваад орохоор ингээд амар яарад ингээд хүмүүс ингээд явдаг. Тэгээ одоо юу болж байгаа юм бол яасан бол гэдэг араас нь бас хүн амтны хөөж байгаа юм бол гэдэг харахаар юм байхгүй. Ямар ч гэсэн ингээд яарад. Тэгээ яасан юм гээд харахаар ингээд нөгөө нэг ийм самбар дээр ингээд одоо метро ярьж хурдан яваараа метро ярьж хурдан яваараа энд суухгүй бол дараагийн метро тэдэн минутанд дээр нь хурдан яваараа гэд нэг ийм юм руу ингээд шахаад байгаа юм шиг ингээд харагдсан л. Тэг ингээд тэр хүмүүс ингээд агаагүйгээд очингууд ингээд метронд ирсэн байдаг суугаа явдаг ч юм ингээд ийм маягт. Тэг маш их юм яаруу тэгээд энэ ялангуяа өглөө оройд их тохиолдоод байгаа юм. Эрт тусаагүйгээс болоод байна уу? Эсвэл тулгаж гарснаас болоод байна уу? Яг ямар ч нэг ийм яаруу амьдралаар ингээд амьдарч байгааг бас олж харсан. Тэгэхээр энэ зүйл өөрөө юу гэхээр бид нар энэ яаруу амьдралаар амьдарч байхдаа өөрийгөө гаргуун тайж байгаа юм биш үсттэй гэж. Би өөрийгөө мартцсан зүгээр л тэр зүйлд хүрэх ёстой гэдэг амьдралаар амьдраад олон жилиг туулсан байгаа юм биш үсттэй гэж. Тэгэхээр энэ зүйл ганцхан Монголд биш ер нь дэлхийд даяар тийм байгаа юм шиг анзаарэгдэж байна. За магадгүй Европт арай жоохон гайгүй байж магадгүй. Тэд нар ч хөгшин Европ гэдэг дуудагдаад байгаа шүү дээ, тий. Ялангуяа Азад маш их завгүй. Яг хөгжил байгаа нь сайхан л да. Бид нар тий одоо бүх юм цагийн дагуу ингээ сайхан явж гин. Тэ одоо сайхан самбар хараад тэдэн минутын дараа автобус ирэх нь, тэдэн минутын дараа метро ирэх нь. Би тэдэн минутад гэхэд одоо тий сүмийн шиндэрэн дээр очих нь байна, гэртээ очих нь байна гэдэг юм хөгжил байгаа нь талархуу шүү дээ. Гэхдээ нөгөө талдаа бид нар энэ хурцтай хөгжил дотор хөтлөгдөн явахдаа өөрийгөө орхисон юм шиг үздэй гэж. Ийм зүйлийг би ингээд өөрөөсөө асуусан. Тэгээд ингээд бодсон чинь нэрээ бас жоохон орхисон юу гэхээр гэр бүлээ орхисон байна тий. Орхисон гэдэг нь нөгөө хаяа явцсан зүйл биш шүү. Тий ингээд анхаарал тавих болсон ч юм уу тий. Эсвэл яг ингээд маш сайхан сэтгэлээсээ ингээд ярилцгаа болсон ч юм уу тий. Ямар ч гэсэн нэг зүйлийн араас л ингээд гүгээд байгаа. Тэр нь бүү мэд ямар ч гэсэн тий би мөнгөтэй болох хэвээр, амжилт болох хэвээр, сайхан амьдрах хэвээр. Ингээд нэг юм яаруу нэг тийм амьдрал байгаад байгаа шүү. Йоо, тийм бэлгт тий. Тэрнээс хойш ингээд шуугаад байсан шүү дээ. Давхар ингээд би энэ шимэндээ ингээд исэн шүү дээ. Яарад исэн. Тэгэхээр нэг энэ зүйл маань өөрөө хүмүүс бид нарыг нэг зүйл дээр авчирж байна. Бодоосоо гэж эзэн сануулсан юм шиг. Юу гэхээр та өөрийгөө орхисон биш үсттэй гэж. Орхисон биш үсттэй гэж. Нэг өсөндөө бидний эзэн энэ дэлхий дээр үйлчилж, амьдарч, өөрийн дагалдагч нараа дагуулж тэ гайхамшигаа хийж хүн төрлөختөнд өөрийгөө бурхан гэдгийг илчилж, хүн төрлөختний амьдралд хэрэгцээтэй тэр бүх зүйлээр хангаж амьдарч байхдаа тэр өөртөө цаг гаргадаг байсан. Та мэдж байгаа тийм. Эзэн үргэлж тэ очиж эцэгтэйгээ залбирдаг байсан. Тэндээс тэр хүчийг авдаг байсан. Тэндээс тэр чиглүүлгийг авдаг байсан. Тэндээс тэр эзэнтэй хамт гэдгийг мэдэрдэг байсан. Тэндээс үнэхээр бид нэр үнэхээр нэг шүү гэдгийг улам илүү ойлгодог байсан. Ийм цагийг бидний эзэн хүртэл гаргадаг байсан гэж та боддоо. Гэтэл өнөөдөр бид нэр дэлхийн хөгжлийг дагаж урсгах үедээ өөрийгөө эзнээсээ холдуулсан юм биш үстэй гэж. Өөрийгөө бурхантай харилцах тэр боломжоор тасалсан юм биш үстэй гэж. Энэ асуултыг та бас өөрөөсөө асуугаасаа гэж хүсэж байна. Нэг осондоо хүн төрлөختний төлөө Есүс Христ ирсэн. Тэр Есүс Христтэй харилцаагаар дамжуулан бурхан хүн хоёрыг холбох гайхамшигтай ажлыг хийсэн юм. Харин энэ ажлаар дамжуулан бид өөрийгөө олж харж
Түүнээс дамжуулан би эрч хүчийг те эзэнтэй хамт өнгөрүүлэх цаг хугацааг олж харах боломжийг бид нар нээдэг гэдгийг бид нарт илчилсэн баг. Тэр байтугай бид нар Бурхантай Есүстэй харилцаагаар дамжуулж бидний зүрхэнд нуугдсан зүйлүүд ил гарна гэж. Бид нар энэ дэлхий дээр амьдрахдаа маш олон зүйлийг бусдаас нууж амьдрдаг юм байна л. Хин нэгнээс нууж амьдрдаг. Заримдаа бүр өөрөөсөө ч хүртэл нууж амьдрдаг. Тийм зүйлүүд байдаг. Яг л би өөрөө энэ зүйлийг шийдэж чадахгүй учраас ийм амьдралаар хүмүүс амьдрах сонголтыг хийсэн юм шиг. Харин хүн төрлөختний төлөө Есүс Христ ирэхдээ чамтай хамт би энэ асуудлыг шийдэх болно гэсэн. Амен. Харин энэ зүйлийг хүлээж авснараа бидний амьдралд өөрчлөлт гардаг баг. Харин өөрчлөлт гараад явж явах үедээ бид нар эзэн дотор үнэхээр баяр хөөртэйгээр алхдаг өдөр хоногуд байдаг. Гэхдээ нөгөө нэг завгүй хурдцтай нийгмээс болоод эзнийг бид нар хошоо тавиад тэр зүйлийг урдаа тавьсан явах магадлал өнөөдөр бидний Христ итгэгч бидний дунд өнөөдөр дэлхийн хүн төрлөختний дунд ийм аюул нүүрлээд байна хаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр бид дэлхийн зарчмаар биш Библийн зарчмаар амьдрдаг хүмүүс байх ёстой юм. Библийн зарчим буюу эзэн хүн төрлөختөнд өөрийнхөө үгийг ойлгох хууцаар мэдрэх хүйцээр хүрх хүйцээр зөвшөөрсөн. Түүнээс бидний нэг ингээл яаж нууц юм болох вэ нэрээс ямар сони юм бэ гэл ингээл тийм эд шидийн зүйл юусоо байхгүй хаад. Нэгс маш энгийнээр маш ойлгомжтойгоор хүн төрлөختний амьдрал Бурхан өөрөө ирсэн байгаа гэсэн. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа магадгүй та өөрийнхөө өнгөрүүлсэн амьдралыг нэг бодоод үзээч гэж. Манай чуулганы нэгэн ахлагч нэг ийм зүйл хуваалцаж ирсэн. Би Солонгос улсад 32 настайдаа ирсэн. Тэгсэн одоо би 50 хүрж байна. 50 жоохон гарч байна. Тэг миний 32 наснаас хойш 50 хэдэн нас хүртэл 20 жил хаашаа хоцсныг би юусэн мэдэхгүй байгаа гэж. Нэгсэндээ тийм завгүй нийгэмд тийм завгүй байдлаар амьдралаа өнгөрөөсөн гэсэн. Харин би Христийн сүм чуулганд ирж Бурхны үгийг таньж мэдснээрээ би юу болоод байна гэдгийг олж харсан гэдэг зүйлийг хуваалцчихсан. Тэгэхээр юу гэхээр Бурхны үг, Бурхан бидний зүрх сэтгэлд орж үннийг илчилдэг юм шүү багт өндөр. Тэгэхээр энэ илчилдэг Бурхныг бид нар бас орхиод дахиад л нөгөө амьдралаараа амьдарч байгаа юм биш үстэй гэж. Магадгүй өнөөдөр энд сууж байгаа олон ах トゥ нар бага залуу наснаасаа мөн өтөл насанда мөн ямар ч наснаас үл шалтгаалаад ирээд эзнийг таньж мэдсэн. Гайхамшигтай байсан багт өндөр. Би танаас нэг асуулт гэсэн. Гайхамшигтай байсан. Та тэр үннийг олж мэдэхдээ таны амьдралд ямар баяр хөөр орж ирж байсныг та мартсан юм биш үстэй гэж. Амен. Юу гэхээр эзэн бидний дотор илчлэгддэг нэг юм аа. Тэр бидний дунд байгаа учраас. Та түүн рүү хандан залбираасаа гэж таныг хүсэж байна. Та өглөө гарахдаа эзэнтэй харилцаж байгаа хүмүүс байгаа л би бүгдийг үгүйсгэв. Гэхдээ маас нь тийм болцсон байна гэдэг зүйлийг л ярьж байгаа шүү байна. Амен. За тэгэхээр эзэн Есүс Христ өнөөдрийн бидний өгж байгаа үгэн дээр яг ийм зүйлийг бас дахин хийсэн юм шиг бид нар харж болно гэсэн. Тэгэхээр Есүс Христ энэ дэлхий дээр өөрийн гайхамшигыг хийж амьдарч явах үед түүнийг үргэлж үгүйсгэх гэж оролддог. Түүнийг үргэлж энэ бол худлаа юм а гэж ойлгуулах гэж оролддог нэг хэсэг бүлэг хүмүүс байсан. Тэр бол фарисеучуд уу, садукчуд байсан. Гэтэ тэдний тэр ажил бол бүтлгүүтсэн шүү багт нар. Чадаагүй гэсэн үг. Маш олон талаас нь үз. Тэднэрт эрх мэдэл нь байсан. Тэднэрт боломж нь байсан. Тэднэрт үнэхээр бүх талаас нь эзний ажлыг өгөөсгөх чадвар нөхцөл нь байсан гэсэн үг. Нэгүснэ тэд нар шашны тэргүүнүүд байлаа. Тухайн үеийн шашны тэргүүн буюу хизээч хэний ч өмнө гарч ирээд хуулиар эзний үгээр хэнийг нэг зэмлэх эрхтэй нэгэн гэсэн. Мөн тэдэнд улс төрийнх нь эрх мэдэл нь байлаа. Бүх боломж нь байсан гэсэн.
Гэхдээ л тэд нэр чадаагүй. Яг гэвэл энэ эзэн бурхан учраас. Тэр үнэн байсан учраас түүнийг үгүйсгэж чадаагүй гэсэн үг. Тэгэхээр тэр бүлгийнх нь эзэн дээр ирээд тэмдгийг гуйдаг. За, үнэхээр та мундаг байна. Тэгээ таны хийж байгаа гайхамшгууд үнэхээр нүдэнд ил байна гэдэг зүйлийг хэлэнгээ та бид нар тэмдгийг үзүүлээч гэсэн. Харин Есүс Христ юу ч хэлсэн бэхээр Тэнгэрийн хаяа улаахыг та нар хараад маргааш сайхан өдөр болох нь гэдгийг мэддэг. Тийм үү? Харин өнөөдөр энэ дэлхий дээр болж байгаа зүйлийг миний хийж байгаа гайхамшгуудыг хараад та нар яагаад итгэлийг авахгүй байгаа юм бэ? Зүрх сэтгэл нь муу нэг тэмдэг байхгүй гэсэн. Амен. Нэг осондоо би энэ дэлхий дээр хангалттай зүйлийг харуулсан гэдэг зүйлийг хэлсэн. Нэг осондоо Йонагийн тэмдгээс өөр тэмдэг энэ дэлхий дээр байхгүй гэсэн. Энд итгэж чадахгүй байгаа бол бусад зүйлд итгэж чадахгүй гэсэн үг гэдгийг Библи эзэн хэлж байгаа гэсэн үг. Ийм хүчтэй одоо тэг гайхалтай ажлыг эзэн хийгээд өөрийн дагалдагч нарыг дагуулад Цезар Филиппийн нутагт ирсэн баг. Цезар Филиппийн нутагт. Тэгэхээр энэ нутагт ирэхдээ өөрийн дагалдагч нартай юу гэж хэлсэн бэ гэхээр Фарисеучдын хөрөнгөнөөс болгоомжлороо гэсэн. Тэгсэн түүний дагалдагч нар яадаг вүлээ? Бид нэр талах авчраагүй. Тэг талах авчраагүйгээс болоод эзэн ууралчлаа гэж бодсон баг. Хөрхий жижигхэн ботсон байгаа даа шүү дээ. Гэсэн яг үнэндээ эзэн 5,000 хүнийг хоолсон, 4,000 хүнийг хоолсон. Энэ хангалттай шүү дээ. Би та нарт талхны тухай яриаггүй. Харин Фарисеучдын худал сургаалын төлөө талаар би та нарт хэлж байна гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр өнөөдөр бидний нийгэмд худал сургаалууд маш их байгаа ах та нараа. Тэр ч үний юм шиг, энэ ч үний юм шиг, тэр ч үний юм шиг, тийшээ ч очичмар юм шиг, ийшээ ч очичмар юм шиг, энийг ч дагаад амьдрчмар юм шиг худал сургаалууд байгаа гэсэн. Харин эзэн хэлэхдээ үнэхээр эзний үгэн дотор тууштай зогсогч нэг нь юрөөлтөё гэсэн байна. Амен. Нэг өсөндөө биднийг ийм зүйл рүү ятгадаг зүйл нь дэлхийн амьдрал юм аа. Нэг өсөндөө биднийг ийм зүйл рүү зүрх сэтгэлийг минь хөдлөж байгаа зүйл нь бидний дур хүсэл юм аа. Тэгээ маш энгийнээр ярихад харин энэ зүйлээс болгоомжлороо гэсэн. Бид нэр завгүй нийгэмдэр амьдарч хагаад өөрийгөө орхисон байх үү те. Нэг өсөндөө хүн төрлөختний төлөө Есүс Христ итгэж түүнд итгэх итгэлээр дамжуулж миний ирээдүй шийдэгдсэн юм аа. Бид нэг өсөндөө мөнх амийг авсан хүмүүс юм аа. Харин бид нар энэ мөнх амиа бараг алдах хэмжээнд амьдарч байгаа юм шиг үстэй гэж. Буруу сургаалаас болгоомжлох туу. Таны зүрх сэтгэл, таны оюун бодол, таны амьдрал зөв юм шиг харагдаж иж болно. Гэхдээ бидний амьдралыг хэмжих хэмжүүр бол эзний үг буюу Библи юм аа. Тэр зүгээр ингээд хүн төрлөختөнд би байна гэдгийг өөрөө харуулчаад орхицсон нэг юм биш ээ. Тэр хэлэхдээ би үеийн төгсгөл хүртэл та нартай хамт байх болно гэж хэлсэн. Тийм ч учраас тэр өөрийнхөө үгийг хүн төрлөختөнд өгж өгөөрөө дамжуулан бидний амьдрал, таны амьдралд илчлэгддэг нэг юм аа. Тэгээд үгээр дамжуулан тэр бидэнд шин төвшинг, шин хараг, шин ойлголтыг, шин хүчийг өгдөг юм аа. Амен. Тэгээд эзэн Есүс Христ Цезар Филиппийн нутаг дээрээ өөрийн дагалдагч нарт таныг түр хамс хийсэн баг. Тэгээд энэ зүйлийг хэлэнгээ тэднээс нэгэн асуултыг асуусан байдаг. Энэ бас нэг ингээд амс хийж штэ тийм үү? Өөрийн дагалдагч нартай харилцах боломжтой байна. Ер нь эзэн тэг амьдарч явах үедээ үргэлжил ийм зүйлүүдийг хийж исэн баг. Дагалдагч нарын хамт хэсгийн дагуулж явдаг тий хамт уулзаж тий сэтгэл санааг нь хуваалцдаг ч гэдэм үү. Тэгэхээр энэ Цезар Филиппийн нутаг гэдэг бол Галил нуураас нэг 40 орчим километрийн зайд хойд зүгт оршиж байгаа нэг ийм одоо газар баг. Тэгэхээр Цезар гэдэг ийм одоо овгоор овоглогдсон ийм 3 газар ер нь энэ түүхийн туршид байсан. Библийн түүхийн туршид. Тэгэхээр энэ бол нэгэн тийм хэрэгэн зэрэг юм шиг байна.
Манайхаар одоо хот ч гэдэг юм уу тий. Нийслэлч гэдэг юм уу, юу гэдэг нэг юм тухайн газар нутгийн юм хэрэгэн зэрэг. Тэгэхээр энэ нутг нь өөрөө нэг Галилийн хойд хэсэгт байсан учраас ерөөхдөө эзэн Галил орчмын бүх газар нутгуудаар эзний сайн мэдээг тунхаглаж яваад ер нь Израиль руу, Иерусалим руу эргэж байгаа тэр үе баг. Нэг өснө хүн төрлөختний төлөө совдлогдох цагт өгч байгаа гэсэн. Тийм учраас өөрийн дагалдагч нартаа үргэлж баталгааг тэднийг босгон байгуулах юм ажлыг хийж ирсэн. Тэр өөрийн дагалдагч нараас нэгэн асуултыг асуусан. Сонирн байгаа үстэй тий. Нэг ховж юу араас хөөцөлдөд байгаа юм шиг тий. Цаагур ч хүмүүс намайг юу гэж юм гэдэг асуултыг асуусан. Тэгсэн түүний дагалдагч нар зарим нь баптист Иохан. Иохан бол эзний замыг бэлтгэхээр ирсэн гайхалтай иш үзүүлэгч байсан, тийм үү? Библи хэлэхдээ энэ дэлхий дээр Иоханоос өөр зөвхт нэг нь байхгүй маа гэсэн байна. Хүмүүс дундаас. Тийм хүндлэлийг авсан, тийм их ойлгомжтой амьдрсан хүн гэсэн. Зарим түүнийг үнэхээр бас илчтэй гайхалтайгаар бидний амьдралыг шийдэхээр ирсэн тэр удирдагчаа гэж хүлээн зөвшөөрдөг байсан. Тийм ч учраас маш олон дагалдагч нартай байсан баг Иохан бас. Зарим таныг Иохан гэж харж байна гэсэн баг. Зарим нь Илия гэж харж байна гэсэн баг. Зарим таныг Ирима гэж харж байна гэсэн баг. Ирима бас энэ дэлхий дээр үнэхээр хүндлэгдсэн маш тийм ноён нуруутай иш үзүүлэгч байсан. Хуучин гэрээний иш үзүүлэгч те. Илия байна те. Бас хуучин гэрээний иш үзүүлэгч. Энэ бүх хүмүүс хүн төрлөختний төлөө ирсэн аврагч гэж зарим хүмүүс итгэдэг байсан гэсэн. Зарим нь үнэхээр хуучин гэрээнд байсан нөгөө л нэг иш үзүүлэгчдийн адил бас нэг иш үзүүлэгч байна гэж харж байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний ойлголт, эзний талаарх ойлголт яг ямар байгаа вэ гэж. Тэр зүгээр иш үзүүлэгч гэж юу? Тэр зүгээр л те бидний замыг гоё болгохоор ирсэн нэгэн гэж юу? Гэж. Нэг осондоо Есүс Христийн тэл газар хийжсэн гайхамшиг бүр тэнд байгаа хүмүүсийн амьдралд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн. Нэг осондоо тэр бурхан муу юм а гэдгийг гарцаа мадаггүй баталсан амьдралаар амьдрсан юм аа. Амен. Хэдий тийм байсан ч гэсэн хүмүүс түүнийг тэгж харж гисэн баг. Цаагуур байгаа хүмүүс. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн дэлхий дээр эзнийг тэгж харж байгаа хүмүүс маш их байна. Ялангуяа одоо энэ исламын орныхан тий. Өнгөрсөн жил 12 сарын ихээр Турк явах боломж гарсан. Эзний ажиллаар. Тэгээд тэнд очиод явж байхад бас юм тэдний нөө соёлтой танилцаад түүхийн дурсгалт газруудаар ороод үзээ явж ирсэн. Тэгээд тэнд байгаа хүмүүстэй уулзаад Есүс Христийн талаар асуух үед тийм хүн байсан шүү. Тэр үнэхээр мундаг хүн байсан гэж хүлээн зөвшөөрдөг. Нэгөөсөндөө эзнийг юу гэж хардаг вэ гэхээр тэд нар манайхаар одоо нэг тийм гавьяа байгуулсан хүмүүс, баатарлаг хүмүүс байдаг шүү дээ. Тэ нэр нь ингээд дурддагдсан. Одоо Чингис хаан ч гэдэг юм уу тийм хүн гэж хүлээн зөвшөөрдөг. Тухайн нийгэм анхнаасаа тэгээд 10 жилээсээ бараг ингээд заагаад өсгдсөн ч гэдэг. Магадгүй бидний дунд бас бидний эргэн тойронд байгаа хүмүүс Есүс зүгээр шүү. Дажгүй те. Ер нь очиж явах зүгээр шүү дээ. Их хайтахан юм яриад байдیں۔ Харин тэнд байгаа хүмүүс чи их хайтахан байд юм билээ шүү дээ. Гэдэг зүйлийг ихэнхдээ бас ярьдаг. Ялангуяа бидний хүндлэнгөөс харж байгаа хүмүүс ийм зүйлийг бас их ярьдаг санагдсан. Есүсийнх нь манай тэр хоёр найз их л өөр байгаад байдیں۔ Тэгсэн чи тийш нөө Есүст итгэх юм билээ шүү дээ. Тэгээ Есүс чи их сайн юм шиг байлээ гэдэг ч юм уу те. Тэгэхээр магадгүй зүгээр энэ ойлголт бид нар өөрсдөө санамсаргүйгээр зүгээр энэ ойлголтын дунд явж байгаа юм шиг үстэй гэж. Есүс асуусан те. Цаагуур чинь намайг юу гэдэг байна хүмүүс гэдгийг асуулт их асуусан гэсэн. Тэгэхээр эргэн тойронд эзэн бурхныг хүлээн зөвшөөрж байгаа мянган зүрх сэтгэлүүд байна хэ. Гэхдээ тэд завгүй амьдралаасаа эсвэл нийгмийн энэ орчноос шалтгаалаад
өөр зүйл рүү шахагдах шахалт их байна гэж. Шахалт их байна гэж. Мөн энэ зүйлийг асуунгаа Есүс дахиад өөрийн дагалдагч нараас нэгэн чухал асуултыг дахин асуудаг. Хоёр дахь асуултыг асууж байна гэсэн. За энэ яах вэ? Хүмүүс одоо намайг хөндлөнгөөс харсан байж болно. Та нар харин намайг юу гэж хэлэх вэ гэсэн. Өнөөдөр Галилч болгоноос ч гэсэн эзэн энэ асуултыг асууж байгаа юм шиг тий. Өнөөдөр яг танаас ч гэсэн эзэн энэ асуултыг асууж байгаа юм шиг. Та нар намайг юу гэж хэлэх вэ? гэж. Та нар намайг юу гэж хэлэх вэ гэж. Магадгүй бид нар үнэхээр эзнийг үнэхээр гайхамшигтай иш үзүүлэгч байсан шүү. Зөв өстой. Дэжгүй тий очихоор гоё байдیں۔ Багтан дуулаал. Тий. Нэг л өөр байд юм аа. Гэдэг зүйлийг бид нэр дотроо бодож байгаа юм биш үстэй гэж. Христос юм чи өөр шүү дээ. Чи нэг очиод үзээрэй. Өөр тий өөр. Магадгүй бид нар ийм бидний зүрх сэтгэлийн орон зайд иш үзүүлэгчдийн орон зай ороод ирсэн юм биш үстэй гэж. Амен. Таны зүрх сэтгэл дотор эзэн байх болтугай. Таны зүрх сэтгэл дотор үнэхээр түүний гайхамшигтай оршихуй байх болтугай. Яагаад гэвэл биднийг эргэн тойронд биднийг уруу татах өөр сургаалууд их байна. Бид нөгөө завгүй амьдралаасаа болоод тэр сургаал их үний юм шиг санагдаад байгаа. Тэр амьдралын зарчим их зүгээр юм шиг санагдаад байгаа. Яг л бид нар их сурвалжтайгаа холбоотой байгаа боловч түүн дээр анхаарал тавихгүй байгаа учраас. Амен. Холбоотой байгаа. Тэгтэл энэ зүйл нэг гоё санагдаад байгаа байхгүй. Тэгтээ бид нар эзний үгийн нууцыг ойлгох үед ямар гайхамшигтай үн цэнэ вэ гэдгийг бид нар хүлээн зөвшөөрсөн учраас түүний өмнө шийдвэрүүдийг гаргадаг. Тэр бол гайхамшигтай эз. Амен. Харин энэ зуур нэгэн түүний дагалдагч босч ирээд нэгэн гайхамшигтай зүйлийг тэнд тухайгласан. Тэр юу ч хэлсэн бэ гэхээр Симон Петр та бол Христ амьд бурхны хүү мөн гэв. Симон Петр та бол Христ амьд бурхны хүү мөн гэв. Амен. Тэгэхээр энэ зүйлийг дагалдагч нар дундаас нь босч ирээд тэр газар тунхагласан баг. Магадгүй энэ нэг юм маш эмоцтойгоор хэлсэн болоо гэж бодоод байгаа тийм тий. Ингээ зөндөө асуултууд асуусан тий. Хүмүүс тэгж ийн ингэж ийн гэж бас нүдэрээ харснараа гэрчилж исэн баг. Харин тэр үед Симон Петр яг энэ зүйлийг сонсоод та Христ амьд бурхны хүү мөн гэж хэлсэн гэж. Харин эзэн энийг сонсоод Симон Петр дахин нэг хариултыг өгдөг тий. Энэ мах цуснаас биш ээ. Харин эцгээс дээрээс чамд илчилсэн юм а гэж. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид нар энэ газар эзнийг тэмүүлэн явах үед бид өөрөөсөө биш эзэн бурхан бидний амьдрал зөвшөөрдөг юм а гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж. Түүнээс биш бид нар өөрөө хийж байгаа юм шиг аягалдаг. Тийм учраас бидний амьдралд саадууд бий болдог. Яг л би өөр дээрээ тэрийг татаад авчирж байгаа учраас би сул дорой учраас ядарнаа. Хүн төрлөختөн хүмүүс бид нар хязгаарлагдмал юм а гэж. Библи биднэрт зааж байгаа. Эзний үг биднэрт хэлж байгаа. Харин эзэн энд маш гайхалтай нэг зүйл хэлсэн нь Петрт те. Йонагийн хүү Симоно чи ерөөлтэй. Учир нь үүнийг чамд мах цусна биш харин Тэнгэр дэх эцэг минь илчилсэн юм а гэж. Тэр өнөөдөр бидний зүрх сэтгэлд эзэн илчлэгддэг юм шиг байна. Тэр илчилтэд дамжуулаад бид яагаад ч юм шиг залбирмаар санагддаг. Яагаад ч юм шиг бид нэр сүмрүү хөл мөн гიშгмээр санагддаг. Тэ? Ийм өдөр хоногуд бидэнд байдаг. Хамгийн гайхалтай зүйл нь
эзэн бурхан Христ амьд бурханы хүү мөн юм а гэдэг энэ итгэлийг, энэ дуу хоолойг бидний зүрх сэтгэлд өгдөг юм аа. Амен. Энэ дуу хоолойг. Тийм учраас Симон Петрийг тэнд эзэн магтан шаашаасан. Тэгээд нэгэн чухал зүйлийг тэнд хэлсэн баг. Одоо эндээс эхлээд Симоны амьдралд дахин өөрчлөлт ирж байгаа юм аа. Түүний нэрийг Петр гэж өөрчилсөн эзэн. Тэр хэлэхдээ би мөн чамд хэлье. Чи Петр, энэ хадан дээр би чуулгана босгох бөгөөд түүнийг үхсдийн орны хаалга дийлэхгүй гэсэн хатан. Ямар гайхамшигтай өөрчлөлт энд ирж байна. Петр гэдэг үгийг орчуулбал хад гэсэн. Ургаа хад. Тэ хөдөлшгүй хад гэдэг утгатай зүйл байгаа ш. Хад. Тэгэхээр өнөөдөр эзэн таныг дуудахдаа хад болгохоор дуудсан юм аа та нар. Тэр хэлэхдээ үнэхээр энэ хадан дээр би өөрийн чуулганыг босгох болно гэсэн. Амен. Түүнээс биш энэ дэлхий дээр би өөрөө энэ чуулганыг босгодог зүйл алгаа ах та нар. Бид нар Библийн аль ч хэсгээс харах юм бол чуулгантай холбоотой тийм их зүйл байхгүй. Бид нар энэ дэлхий дээр амьдрах чуулган хүн төрлөختөнд чухал гэдгийг эзэн хэлсэн. Тэгтээ чуулганыг ингэж байгуулаарай гэдэг зааварчилгаа, чиглүүлэг Библийн аль ч хэсгээр байхгүй байх юм. Харин ганцхан газар баг. Тэр юу гэхээр би мөн чамд хэлье. Чи Петр, хадан дээр би чуулгана босгох бөгөөд энэ хадан дээр би чуулгана босгох бөгөөд түүнийг үхсдийн орны хаалга дийлэхгүй гэж. Тэгэхээр Христ амьд бурхны хүү химэх энэ итгэл дээр Христийн сүм чуулган босгогддог юм аа. Христийн сүм чуулган босгогдсноороо эзэн өөрийн чуулганыг босгосноороо тэр газар эзний гайхамшигтай амар тайван тунгалагддаг юм аа. Эзэнд итгэх итгэлээр дамжуулан эзнийг өөрийн зүрх сэтгэлдээ оруулцгаая яах тонор. Түүнээс бид хүчээр эзний чуулганыг барьж амьдрах боломжгүй. Бид хүчээр эзний чуулганыг барьж амьдрах юм бол бид ядарнаа. Тэр та хамсхийгээр эзнийг дуудаар та хаана байна гэж дуудаарад. Тэгвэл бид нар ядарнаа. Дараа нь бидний амьдралд хортоо. Амен. Хүмүүс бид нар сул дорой учраас буруу сонголтууд, буруу ойлголтууд, буруу зүйлийг дагах магадлал өндөр байдаг. Таны амьдралд өөрчлөлт ирэхгүй байгаа бол бүгдээрээ хамтдаа Христ амьд бурхны нэрэнд итгэцгээе яах тунараа. Түүний хүүд итгэцгээе. Түүний хүүд итгэх итгэлээр бидний амьдралд боломж бий болсон юм ах тунараа. Нэг осондоо хүн төрлөختний төлөө загалмаа дээр цовлогдож тэр дахин амилснараа бидний амьдралд бүх зүйл шийдэгдсэн юм ах тунараа. Түүнээс биш бид Есүс Христ амьлаагүй бол энэ зүйлийг ярих ямар ч боломж байхгүй. Харин энэ итгэл эзэн дээр байна уу гэж. Бидний итгэл найдар өөр газар яваа юм биш үстэй гэж. Хэн нэгэнтэй хамт байгаа юм биш үстэй гэж. Бид Илита, бид Йохантой, бид иш үзүүлэгч нартай хамт байгаа юм биш үстэй гэж. Нэг осондоо Библийн үгэнд итгэцгээе. Библийн үгэнд итгэх үед таны амьдралд өөрчлөлт гарах болно ах тунараа. Та эзний үгэнд итгэх үед таны амьдралд шинэ төвшин ирэх болно. Амен. Бидний амьдралд асуудлууд зөндөө байгаа. Бидний амьдралд хүнд хэцүү зүйлүүд зөндөө байгаа. Давж гарч чадахгүй муу зуршлууд зөндөө байгаа. Эзний нэрээр, эзэн Есүсийн нэрээр бидний зүрх сэтгэл дотор байгаа бүх муу зуршлууд зайлах болтугай. Эзний үгэнд итгэцгээе яах тунараа. Амен. Тэр зүгээр нэг сайн нэг юм биш. Та зүгээр л тэрийг байдаг, нэрээ тийм байдаг гэдэг зүгээр битгий итгэж.
Та зүрх сэтгэлээ түүнд өгж итгэж гэж танаас гомоор байна хата. Амен. Тэгвэл бидний амьдралаас өөрчлөлт гарнаа. Амен. Яг тэгвэл Библи биднэрт хэлж байгаа учраас. Эзэн биднэрт өөрөө хэлсэн учраас. Та нар миний үгэнд итэг. Тэгээд та нар надтай хамт байх болно гэсэн. Бид нэр хүчээр зүйлүүдийг хийх гэж оролддог. Энэ сайн. Гэхдээ энийг би хийж ин гэж бүү бодоор. Эзэн хэлэхдээ дээрээс эцэг илчилсэн юм а гэсэн ш. Амен. Тэгэхээр одоогоос хэдэн жилийн өмнө эзэн Галил Монгол чуулганыг энэ итгэл дээр босгосон гэж итгэж байгаа. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл эзний чуулган оршин тогтсоор байгаа юм аа та нар. Хувь хүн биднэр дээр эзэн энэ итгэлээр дамжуулж чуулганыг босгодог бол энэ чуулганаар дамжуулан эзэн өөрийн хаанчлалыг түгээдэг юм аа та нар. Тэгэхээр эзэн өөрийн чуулганыг босгоод өөрийн чуулганд юу гэж хэлсэн бэ гэхээр та нар миний хүмүүсийг хайрл гэсэн. Та нар ядарсан нэгэнд тусал гэсэн. Эзний үгийг харах юм бол тийм байгаа шүү дээ. Үнэхээр тэр хэцүү амьдралтай нэгэн дээр очихтун гэж байгаа шүү дээ. Сүнсэн дотроо ядруу хүмүүс өрөөлтэй гэсэн баг. Амен. Тэр хэцүү хүмүүс дээр очихтун гэсэн. Мөн тэр хэлэхдээ миний заасныг бусдад заа гэсэн. Тэгээ үеийн төгсгөл хүртэл би та нарт хамт байх болно гэж хэлсэн. Амен. Энэ зүйл юу гэхээр эзний Христ амьд бурхны хүү гэх тэр итгэлээр дамжуулан бидний амьдралд орж ирсэн зүйл юм аа. Тэр яг энэ зүйлийг хийлгэхийн тулд Галил Монгол чуулганыг монголчуудын төлөө энэ харь газар гадаад улсад эзэн босгосон гэдэгт би итгэж байгаа. Та итгэж байна уу? Тэгэхээр энэ чуулганаар дамжуулан эзэн гайхалтай олон монголчуудад ажилласан. Өнөөдөр биднэрт ажиллаж байна. Өнөөдөр бид нар хэн байгаад өнөөдөр эзэн дотор хэн болсон бэл? Манай эхнэр надад нэг зүйл хаваалцсан. Иесуст итгэж амьдарж байгаагаараа бид нар ямар өөр төвшөнд амьдарж байгаа юм бэ гэдэг зүйлийг. Энэ төвшөнд амьдрах боломжийг энэ чуулганаар дамжуулан эзэн бидний амьдрал зөвшөөрсөн юм аа. Амен. Хараарай. Та эргэн тойрныг хараарай. Бидний амьдрал гайхалтай өөрчлөлт байгаа шүү бах тонор. Бурхан биднэртэй хамт байгаа гэсэн үг. Тэгээд өөрийн чуулганаараа дамжуулан эзэн бас гайхалтай ажлуудыг хийж байгаа. Түүний нэгэн тод жишээ Монголд бас биднэр дамжуулан өөрийн чуулганыг бий болгосон бах тонор. Тэр одоогоос 10 жилийн өмнө, одоогоос 18 жилийн өмнө Галил Монгол чуулганыг эзэн босгож, одоогоос 10 жилийн өмнө Монголд амийн талах чуулганыг эзэн босгосон бах тонор. Тэр чуулганаар дамжуулан эзэн Монгол ч гэсэн өөрийн ажлыг хийж байгаа. Та бол Христ амьд бурхны хүү мөн гэдэг энэ итгэл Галил чуулган дээр байсан учраас түүний гайхамшиг урссан. Энд дэр хэлсэн байж тээ. Би чам дээр өөрийн чуулганыг босгох болно гэж. Тэгэхээр энэ итгэл байхгүйгээр эзний чуулган босгох боломж байхгүй гэсэн үг. Амен. Тэгэд эзэн амийн талах чуулганыг Монголд бий болгоод аль эзэн тэр чуулганаар дамжуулан өнөөдөр хүртэл бас ажилласаар байгааг бид нэр харах боломжтой юм аа. За бид нар амийн Галил чуулганаар дамжуулаад олон монголчууд төлж өнөөдрийн биднийг бий болгожээ. Энэ чуулганаар дамжуулж дахин эзэн тэлж Монгол улсад минь тэр чуулганыг бий болгож тэр чуулганаар дамжуулан өнөөдрийн хүртэл ажилласаар байна. Өнөөдөр яг албан ёсны бүртгэлтэй 150 хүн тэр чуулганд хамрагдаж байна. Тэгэхээр 150 хүний ард хідэн гэр бүл байгаа вэ? Хідэн ах トゥ төрөл төрөсөд найз нөхөд байгаа вэ? Нэг усанда хідэн хүн энэ өөр төвшөнд амьдралыг амьдрахаар
дуудагдаж байна вэ гэж. Гайхалтай ажлаа эзэн хийсээр байгаа хэ түнэр. Яг бол өөрөө босгосон учраас. Мөн тэр чуулганаар дамжуулан эзэн өөрийн ажлыг бас хийсээр байх. Монголд бид нэр үнэхээр 150 хүнээр зогсохгүй 60 орчим өсвөрийн хүүхдүүдэд энд хамрагдаж. 60 орчим. Тэр хүүхдүүд өнөөдөр хэн болж төлөвшөж байгаа вэ гэж. Мөн 30 орчим бага насны хүүхдүүд. Тэ 6-аас 12 насны. 4-өөс 12 насны хүүхдүүд. 30 орчим. Тэгэхээр энэ 10 жилийн хугацаанд эзэн бас ажиллаа хийсээр байгааг бид нар харах боломжтой байна гэж. Мөн зөвхөн эзний өргөнд тэр зүйлийг хийгээд зогсохоогүйгээр нийгэмд өсвөрийн 60 орчим хүүхдүүдэд эзэн бас өөрийн ажлыг хийсээр байна. Нэг усандаа нөгөө ядарсан хүмүүст хүрхтун гэж хэлсэн байгаа эзэн. Ядууст хүрхтун гэж. Амен. Тэр одоогоос 2 жилийн өмнө Монголд бас нөхцөл байдал жоохон өөр байна. Амьдралын төвшин тэгээ доогуур амжиргатай хүмүүс бас их байна. Ялангуяа гэр ороолоор. Тэгээ тийм учраас эзэн залбирч явах үед тэр хүмүүст бас хурж ажиллах юм хүслийг эзэн маш ихээр илэрхийлж ирсэн. Тэгээд Монголд байгаа цуглаан юу шийдсэн бэхээр хороотойгоо хамтраад төр засагтайгаа хамтраад тэр хүмүүст хурж ажиллах ажлыг эхлүүлье гэж. Биднэрт мөнгө байхгүй, биднэрт байр байхгүй, биднэрт ямар ч боломж байхгүй. Хүн талаас харах юм бол. Гэхдээ бид нэр Христ амьд бурхны хүүд итгэжсэн итгэл байсан. Амен. Тэгээд сонголтоо яаж хийсэн бэ гэхээр 12-оос 18 насны 9-ээс 18 насны хүүхдүүдийг сонгож авъя. Яг бол гэр бүлийн орчин муу байгаа учраас тэр хүүхдэд хичээл давтах. Тэ? Эсвэл ийм өөр ийм гэгээлэг зүйлийг олж мэдэх боломж хомс байна гэдэг зүйлийг олж харсан гэсэн. Тэгээ тэдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй уулзаад тэгээ гэр орноор нь ороод бүх зүйлийг бас ингээд шалгаж үзээд төр засгаас нэрийг аваад тийм хүүхдүүдтэй бид нар холбогдсон. Яг үннийг хэлэхэд маш хэцүү байдаг ийм зүйлийг. Яг тэгвэл энэ гадны шашин гэдэг зүйлийг их хвчлэн харчих гад байдаг. Эдгээр ингэж байгаа нөө шашиндаа хүүхдүүд мань оруулна гэдэг зүйлийг. Гэхдээ тэр газар зүгээр л нэг л зарчим байна. Юу гэхээр тэнд зөвхөн сайн зүйл л хийгдэх болно гэж. Юуснаа эзнээс сурснаа л бид нар тэнд хэрэгжүүлнэ гэж. Эзний үгснийг л тэнд хэрэгжүүлнэ гэж. Тэгээ тийм хүүхдүүдийг бид нэр сонгож аваад үйл ажиллагаа эхлүүлсэн. Одоо 2 хэсэгтээ 30 хүүхэдтэй 60 хүүхдэд хурж ажиллаж байна гэж. Тэгэхээр бид нар яагаад 12-оос 18 насны хүүхдүүдийг сонгосон бэхээр энэ бол яг чухал нас байдаг. Өсвөр нас. Яг амьдралынхаа шийдвэрийг гаргахтай би яг аль замаар явах вэ? Аль замлалыг туулах вэ гэдэг ийм чухал нас байдаг. Тэгэхээр энэ насан дээр эзний хамгаалалтын дотор тэр хүүхдүүд байна гэдэг Монголын ирээдүйд ямар чухал хүмүүс төрөн бий болох вэ гэдгийг бид нар олж харах хэрэгтэй гэсэн үг. Амен. Магадгүй бид нар тэр зүйлийг хийгээгүй байсан бол тэнд бас юу болох вэ гэж. Тэгэхээр энэ зүйлээр юу хэлэх гээд байна гэхээр эзэн итгэлээр дамжуулан өөрийн чуулганыг босгож өөрийн чуулгануудаараа дамжуулан ажилласаар байна гэх юм. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн Галил Монгол чуулган яг энэ зүйлд дуудагдаж оролцоотойч байсаар байна. Цаашдаа ч энэ зүйлийн төлөө эзэн биднийг ашиглах болно гэдэгт огтхонч эргэлзэхгүй байна. Өнөөдөр Галил Монгол чуулганд эзэн үнэхээр бүх хүмүүст миний сайныг хүргэх, миний сайн мэдээг хүргэх тун. Онцгойлон тэдэнд гэрчилж амьдраач гэдгийг нь хараад өгсөн юм ах түнэр. Амен. Бурхны хаанчлал болон түүний зөвийг хүн бүрд хүргэх, хүн бүрд гэрчлэх хараад эзэн бидэнд өгсөн. Тэгэхээр өнөөдөр Солонгос улсад 50,000 орчим монголчууд байна. Альбан бустойгоор. Үүний 20 орчим хувь нь олон соёлт гэр бүл байна.
Тэгэхээр тэр гэр бүлийн ар хүүхдүүд, энэ 50 мянган монголчуудын ар гэр, энэ хүмүүст өнөөдөр бид нар өөрсдийн хүлээж авсан тэр гайхамшигтай өөр төвшинг хүргэх боломж танаар дамжуулан хийгдэх юм аах та нар. Амен. Үнэхээр эзний хүмүүс энд ирээсэ. Эзэн өөрийн хүмүүсийг сонгосон баг. Харин эзэн хэлэхдээ ажилчид нь цөөхөн байна гэсэн. Тэр ажилчдыг эзэн Христ амьд бурхны хүү хэмээх тэр зүйлээр дамжуулан өөрийн чуулганыг бидний зүрх сэтгэл дотор босгох болно ах та нар. Бүгдээ хамтдаа ах トゥ нартаараа хүрцгээе. Ах トゥ тэд маань ядарч байна. Тэд маань зөвхөрч байгаа. Харин эзний амар тайван, түүний уршихуй, түүний гайхамшигтай мөнх ам тэдэнд хэрэгтэй юм ах. Түүгээр зогсохгүй Солонгос улсадаа бид нэр хурч ажиллаад амин талах чуулгантайгаа хамтраад дэлхийд даяар тархсан монголчуудаа хүрх хэрэгтэй байна ах та нар. Амен. Тэгэхээр эзэн юу вэ гэхээр өөрийн чуулганд тэр хөдөлшгүй хаданд амьд Христ амьд бурхны хүү гэх тэр итгэлд эзэн алсын харааг өгдөг юм ах та нар. Тэгэхээр та эзэнд итгэх итгэлээр дамжуулан таны амьдралд бурхнаас өгөгдөж байгаа хараа байгаа шүү ах та нар. Зориг байгаа шүү, тэмүүлэл байгаа шүү. Тэр зүйлийг бид нэр завгүй амьдралаасаа болж умартаж амьдарч байгаа юм шүү үстэй гэж. Хэрвээ тэр зүйл байхгүй бол бидний нөө итгэл хаа хүрвэ гэж. Эзний мөнх амьд итгэх итгэл биднийг мөнхөд байлгах хэрэгтэй юм ах. Мөн байлгадаг юм аа. Амен. Тэгээ эзэн өөрийн хүүхдүүдтэй агуу тушаалыг өгсөн. Есүс дөхөж ирээд тэдэнд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдагч болгохтун, эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд за харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартаа үргэлж хамт байх болно гэсэн. Амен. Эзэн гайхамшигтай хараагаараа дамжуулан өөрийн чуулганыг нэгтгэдэг юм аах та нар. Христ амьд бурхны хүү хэмээх тэр итгэлээр дамжуулан эзэн таныг өөрийн чуулганд дуудсан. Бид өнөөдөр махан бие хоолдог. Ямар нэгэн шим тэжээлтэй зүйлээр, чихэрлэг зүйлээр, дуртай зүйлээр, хүнс тэжээлтэй зүйлээр хоолдог. Үүний адил эзэн өөрт нь итгэсэн итгэл дотор босгосон чуулганаа мөн хоолдог юм. Тэгээ танаар дамжуулан таны дэрэгд байгаа найзыг хооллох болно. Тэр танаар дамжуулан тэр дуудсан, тэр ядарсан нэгнийг хооллох болно ах та нар. Амен. Тэгэхээр бидний эзэн хөдөлшгүй хад, ургаа хад тэр хадан суурин дээр боссон итгэл дээр өөрийн чуулганыг босгодог юм. Амен. Тэгэхээр чуулганд өгсөн хараан дотор, итгэл дотор, эзэнд итгэх итгэл дотор тууштай алхацгаа байх та нар. Энэ зүйлээр бид нар тэжээгдэж, эзнийг таньж мэдэж, түүн дотор баяр хөөртэйгээр алхах боломжийг Бурхан хүн төрлөختөн зөвшөөрсөн гэж. Тэр танаар дамжуулан алдар магтаалыг авч, тэр танаар дамжуулан өөрийн гайхамшиг таны амьдралд хийхийг хүсэж байна. Би итгээд яваад байгаа биш, харин бид эзнээр дамжуулан эзний гайхамшигтай амьлалтанд Христ амьд бурхны хүү хэмээх тэр нэрэнд итгэх итгэлээр дамжуулан бидний амьдралд бүх зүйл чөлөөлөгдөх болно. Ах та нар итгэцгээе. Эзний үгэнд итгэцгээе. Бид оюун бодолтой биш. Бид нар зөвхөн ойлгож байгаа зүйлдээ биш. Бид нар нөхцөл байдалд биш. Бид нар цаг хугацаанд биш.
Бүгд хамтдаа эзний үгэнд итгэцгээе. Тэр итгэлээр дамжуулан бидэнд өөрчлөлт, хараа, тэмүүлэл, шахалт ирэх болно. Амен. Халелуя. Эзэн хэлэхдээ надад итгэх тун би өөрийн чуулганыг чам дээр босгохыг хүсэж байна гэж. Ганхгүй хадан сур байцгаая ах та нар. Ганхгүй бат сур байцгаая. Тэр хад Симон гэдэг нэр Петр гэдэг нэрээр өөрчлөгдсөн шиг өнөөдөр таны нэр Петр болон өөрчлөгдөөсөө гэж эзний нэрээр өрөөж байна. Танаас нэг асуулт хийсэн. Та өөрт байгаа болохгүй зүйлээсээ салахыг хүсэж байна уу? Эсвэл та өөрт байгаа өвчнөөсөө салахыг хүсэж байна уу? Эсвэл та өөрийн амьдралд байгаа асуудлуудыг шийдэхийг хүсэж байна уу? Эсвэл таны дийлэхгүй байгаа, барахгүй байгаа, ойлгохгүй байгаа зүйлийг ойлгохыг хүсэж байна уу? Христ амьд бурхны нэрээр итгэх. Амьд бурхны хүүд итгэгцгээ яах вэ? Тэгвэл тэр бидэн дээр өөрийн чуулганыг босгож тэр газар ирэх чөлөө бий болох болно. Амен. Бид оюун бодолтой биш. Харин зүрхэндээ итгэцгээе. Оюун бодолтой байгаа зүйл бидэнд ялгах чадварыг өгж байгаа. Гэхдээ бид нар энэ зүйлийг ийшээ оруулахгүйгээр эндээ итгээд яваад байх тохиолдол их байдаг. Харин энэ зүйлийг ийшээ оруулъя. Тэгээ бидний амьдралд өөрчлөлт ирэх болно. Түүний чуулган босгон байгуулагдах болно. Түүний чуулган нэгдэх болно. Түүний чуулган хараан дотор алхах болно. Тэр таны амьдралд, тэр таны чуулганд, тэр тантай хамт байгаа хүмүүсээр дамжуулан бидэнд хараа зорилгоо өгсөн. Ядуус төрцгөө. Эзэн энэ дэлхий дээр өөрийнхөө ирсэн зорилгыг маш тодорхойгоор хэлсэн байдаг. Тэр бол маш ойлгомжтой нэг. Лук 4:18 дээр над дээр эзний сүнс байна. Амен. Над дээр эзний сүнс байна. Учир нь ядуус сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тусалсан юм. Тэр намайг илгээс нь олзлогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтсанд байгсдыг цөлөөлхийн сацуу эзний тааламж жилийг тунхлуулахын тулд болоо гэсэн. Тэр иш үзүүлсэн. Тэр иш үзүүлэг биелсэн. Өнөөдөр бидэнтэй ч хамт байгаа эзэн. Амен. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа өөр сургаалд уруу татагдахгүйгээр бүгдээрээ эзний үгэнд итгэцгээе. Өөр бодолд уруу татагдахгүйгээр эзний үгэнд итгэцгээе. Өөр зүйлд ятгагдахгүйгээр Христ амьд бурхны хүү химээх тэр тунхаглалыг зүрхэн дотроо шийдэцгээе. Тэр нь эзнээс ирэх болно. Амен. Бүгд хамтдаа эзнэр хандан залбирцгаая. Таны дотор эзэн өөрийн чуулганыг бий болгох болдог. Тэр чуулганаар дамжуулан бидний амьдралд байгаа бүх зүйл шийдэгдэх болно. Тэр чуулганаар дамжуулан тэр гайхамшигтайгаар бидний дунд ажиллах болно. Эзэнд ажиллах боломжийг олгоё яах вэ? Бид нар ямар их хайрыг амссан хүмүүс вэ? Ямар бид нар дуртай шийдвэр гаргаж байна. Бид ямар гайхамшигтайгаар нэгүсэл дотор бүх зүйлийг хорж чадж байна. Одоо эзний өмнө хүлээн зөвшөөрцгөөе. Түүний хүлээн зөвшөөрцгөө. Тэр бол Христ амьд бурхны хүү. Эзэн минь бид таны үгэнд итгэж байна. Халелуя Иесус. Та яг энэ цагийг эзэнтэй гаргаач. Та оюун бодол зүрх сэтгэлдээ яг түүнийг дуудаач.
Эзэн минь таны нэрэнд итгэхийг хүсэж байна. Халелуя Иесус. Цэзэр Филиппийн нутагт Есүс ирээд шав нараасаа хүмүүс хүний хүү хэн гэж ярьж байна гэж асуухад тэд зарим нь баптист Иохан, зарим нь Елия, харин зарим нь Иремья эсвэл иш үзүүлэгчдийн нэг гэдэг. Гэхэд тэр харин та нар намайг хэн гэж хэлэх вэ? Тэр харин та нар намайг хэн гэж хэлэх вэ? Тэр харин та нар намайг хэн гэж хэлэх вэ? Галилчуудаа та нар намайг хэн гэж хэлэх вэ? Миний охоо, миний хүү, та нар намайг хэн гэж хэлэх вэ? Халелуя Иесус. Та нар хандан залбирч. Эзэн та ирээч. Эзэн та байхгүй бол бид нэг ч хишгэж чадахгүй. Халелуя эзэн та ирээч. Эзэн үнэхээр бид өөрөөрөө шийдсэн шийдвэр бүрийнхаа төлөө танаас уучлалтыг хүсэж байна. Эзэн та ирээч. Халелуя. Эзэн зүрх сэтгэлээ нээгтэн. Эзэнд оюун бодлоо чөлөөлөгтэн. Та түүнтэй хамт багт. Халелуя эзэн. Yes. Oh, халелуя. Есүс эзэн. Абал сайн эзэн. Харин та нар намайг хэн гэж хэлэх вэ? Би дахин асууя. Харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэж. Халелуя. Yes. Таны үгэнд итгэх хүчийг өгөөч. Дээрээс ирээч. Эзэн Бурхан минь та зөвшөөрөөч. Халелуя. Yes. Симон Петр та бол Христ. Амьд Бурхны хүү мөн гэв. Та бол Христ. Амьд Бурхны хүү мөн юм аа. Есүс та бидэн дээр ирээч. Та удирдаач, та чиглүүлээч. Та хараан дотроо биднийг босгооч. Өөрийгөө таны өмнө бүрэн хүлээн зөвшөөрөхөд та туслаач. Энэ зүйлээр дамжуулан эзэн таны чуулган миний дотор бий болж эзэн. Таны чуулган над дээр бий болж эзэн. Танд итгэх итгэлээр дамжуулан та үнэхээр гайхамшигыг хийгээч эзэн. Есүс эзэн минь. Есүс хариуд нь Ионогийн хүү Симоно чи өрөөлтөө. Галил чуулган чи өрөөлтөө. Миний охин, миний хүү чи өрөөлтөө. Учир нь үүнийг чамд магт цусна биш, харин Тэнгэр дэх эцэг минь илчилсэн юм аа. Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр би чуулганаа босгох бөгөөд түүнийг үхсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд Тэнгэрийн хаалгын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холно, тэр нь Тэнгэрт холбогдно. Газар дээр юуг тайлна, тэр нь Тэнгэрт тайлагдах болно гэж. Халелуя. Таажлаа гэж. Эзэмнээ баярлалаа. Танд идэх итгэлээр дамжуулан таны чуулган босгогдох болтугай. Та бол Христ амьд Бурхны хүү мөн хэмээх тэр тунхаглалаар дамжуулан таны чуулган нэгдэх болтугай. Та бол Христ амьд Бурхны хүү гэх тэр итгэлээр дамжуулан таны чуулган уршаа алхах болтугай. Та бол Христ амьд Бурхны хүү хэмээх
тэр ойлголт, тэр итгэл, тэр зориултаар дамжуулан таны хаанчлал тэлэх болтугай. Та бол Христ амьд Бурхны хүү хэмээх тэр итгэлээр дамжуулан Галил Монгол чуулган дахин босох болтугай байх түнэр. Есүс төхөж ирээд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв. Бүх үндэснийг дагалдагч болгохтун эцэгхүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нар тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд за харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартаа үргэлж хамт байх болно гэж. Эзэн Есүсийн нэрээр бүх залбирлыг өргөн залбирч байна. Амен.